Энэ бол 59 дугаар дугаар ах хэвээр. Тэгээд өнөөдрийн маань жилчин 60 дугаар дугаард орно гэж надаас нэгсээр байгаад одоо ингээд өнөөдөр маань 60 дугаар дугаар байгаа шүү. Сайн байна уу? Хэрэгтэй гамтай ярилцаж хүмүүс өгч подкастын маань шинэхэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн төчнөр манай оюунлаг өсвөр клубын маань хязгааргүй тэмүүлэл багийн ахлагч Мегмар сөр өрөлцсөн байна. За юун түрүүнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. За сайн байна уу? Намайг Батгүйн Мегмар сөрөн гэдэг. За 10 сараас хойш хязгааргүй тэмүүлэл багийг ахалж байгаа хүүхэд байна. За тэгээд өнөөдөр 60 дахь дугаар тэгээд 4 сарын 1-ний ингээд спешиал дугаар болж байгаа. Тэгээд хоёлаа эхлээд ер нь чиний тухай хийж байгаа ажил, сайн дурын ажлын тухай ярилцаад тэгээд дараа нь яг 4 сарын 1-ний зориулсан хөгжилтэй зүйлийн тухай ярьчих. Тэр хүртэл бас жоохон бодож байгаарай за. Окей. За. Ер нь яагаад сайн дурын ажил хийдэг вэ? Энд чи яг ер нь бол нэлийн ажилтай төстэй, нэлийн цаг зав сэтгэл зүрх тийм их шаарддаг. Гэхдээ ерөөсөө мөнгө авдаггүй. Тэрнгүүрээр хамгийн гол ялгаатай. Тэгээд ер нь яагаад? За хамгийн анх бол сайн дурын ажил хийх нөгөө гадаад явна гэж боддог болохоор сайн дурын ажил хийх ёстой гэж бодоод тэгээ орж ирж байсан байхгүй юу. Тэгээд ингээд бас байгууллагын сайн дурын ажилтай юм чинь. Тэгээ ингээд анх бол ваа тийм их ажилтай хамаа сайн дурын ажил бол сайн дурын ажил гэж юу гэж ингээд амар ингээд гайхчихсан. Тэгээ би ер нь яагаад хийхтэй гэдэг ингээд амар их бодож исэн. Гэхдээ ингээд яг баг хамт олонтой болоод ингээд те яг үйл явцтай ингээд ороод цаашдаа ажиллаад явах бүр амар сонирхолтой. Тэрнээс хойш одоо ч ингээд ажилласаар л байна. Ер нь яг надаа ирээдүйд ч хэрэгтэй. Тэг ингээд маш их туршлага ингээд хуримтлуулж байгаа учраас тэг бас ингээд яг хийж байгаа юмдаа амар дурлж хийж байгаа учраас ингээд амар жаргалтай байна. За илүү бүр гоё дэлгэрэнгүй яриа гэж бодож байна. Тэгээд яг ямар давуу талууд гарч байгаа вэ? Одоо ингээд анх бол яг тийм маш их сонирхлын төлөө гэж хэлэхэд бараг болно. Ерөнхийдөө хэн хүүхдүүд маань ер нь бол тэгж бодож орж ирдэг анх ажиллаа ихтэй. Дараагаар нь хань өөрчлөгдөл бүр итгэвтэй болоо явдаг. Тэн дээр яг ямар давуу талууд ч гэх юм уу те. Яг за бас дээрэс нэмээ сул талын ч гэсэн гоё яриа гэж бодож байна. Хүмүүс ингээд амар гоё давуу талыг сонсож байгаа ороод ирдэг. Тэгсэн хэцүү зүйлийг мэдрээд болчих ч гэсэн магадгүй шүү дээ. За давуу тал нь хэм бол бүр өөрөө амар хөгждөг. Ингээд баг хамт олонтой хагаад тэг багийнхантай ингээд ажиллаж сурдаг. За тэгээд бүр ярианы чадвар өдр ингээд хүнтэй харилцах чадвар бүр амар нэмэгддэг. Би ингээд анх нэг юу ягаал манай анхны онлайн ивэнтээс ахгүй юу? Манай багийн ажлын. Тэг ингээд би гинт хөтлөхөр болдог ахгүй юу? Тэг ингээд ороод би бүр ингээд зүгээр л компьютерний танаас байгаа шүү дээ. Тэг ингээд онлайн тэг ингээд бүр ингээд улаагаад юу ч ярьж чадахгүй за яагаа мэдгүй бүр ингээд за одоо ингээд манай тэр ингээд ярина гэснээс өөр би юу ч хэлж чадахгүй ингээд бүр амар хэцүүсэн. Одоо бол ингээд ивент дээр очиод гайгүй ингээд хөтлөөд юм хаа яг болоодаг. Гэхдээ яг өмнөхөө бол ингээд за ингээд гээд ийм илүү олон зүйл ингээд сурцсан ингээд те туршлагатай болсон тийм байдаг. Тайлан төлөвлөгөө ингээд бичиж сурдаг. Ингээд яг илүү албаны ингээд сурцсан. Энэ болохоор яагаад ингээд амар чухал юм бэ гэхээр бид нар угаасаа ажил дээр гарна шүү дээ. Ажлын байр дээр гарна. Тайлан төлөвлөгөө бичиж сурна. Тэг ингээд гараад ажлын байр дээр гараад алдчихснаас илүү одоо би сайн дурын ажил хийгээ явж байхдаа тэр зүйлийг мэдээд хуримтлуулад ингээд явсан байгаа нь амар бахархмаар санагддаг. За сул тал нь гэх юм бол мэдээж бас нэг баг ахлах тийм амархан биш. Олон хүүхдээ ааш ингээд тохируулж харьцах бас тийм амархан биш. Тэгээд яг ингээд олон хүүхдүүдтэй санал бодлоо ингээд зөрчилдөх үе гарна. Гэхдээ зүгээр яг тэр үедээ ингээд бол өөртөө ингээд хэцүү байсан гэсэн яг даваа гарчихсан байдаг. Тэгээд тэр зүйлээсээ нэг юм сурчсан байдаг. Бусдаар надад нэг одоо сул тал гэх юм алга даваа байна. Бодит түүхэн дээр жишээ алгаж гоё яриа. Яг сүүлийн хэсэг дээр бол. За сүүлийн хэсэг дээр бол гэх юм бол яг баг болоод хамгийн анхныхаа ивэнтийг ингээд онлайн биш танхимын ивэнт одоо ингээд зохион байгуулж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд өөртөө бие дагаад ингээд зохион байгуулах гад ингээд цаг нь нэлээд тулцсан. Уг нь 2-7 хоногийн өмнөөс ингээд төлөвлөсөн байж байгаа. Цаг нь бүр нэлээд тулцсан. Тэгээд ажил маань дөнгөж 50% дэ орсон. Бүр ингээд өмнөх өдөр нь бид нэр ингээд цуглаад нэлээд хорио цуглаад хичээлээ тараад ирцгээж байгаа болохоор цуглараад юм хийх гэсэн чинь бид нар хоорондоо маргалдаад тэр амар хэцээсэн. Ингээд юу ч хийдгүү мэдгүй ингээд дарганаар маргалдаа гэж. Тэгээд хоёр ер нь өдөр болгон энэ ч яриад юу хийдгийг мэдээ ингээд жоохон үйл ойлголцол гараад тэгээд
багийнхантайгаа муудалцаад бага ингээд ахлахаа болно гэдэг үлээ мэлэн болоод тэгжсэн. Тэг ингээд хамгийн амар хэцүү үе байсан. Гэхдээ тэр ингээд дараа нь тэр ингээд хоорондоо ярилцаад хийдээд даваад туулчихсан. Тэгээ одоо л болохоор ингээд хамгийн гоё юм дурсамжтай тэгээ сургамж болчихсон зүйл гэх юм уу? Тийм те ямар нэгэн яг миний хувьд гэсэн ингээд одоо ивент ажлуудыг хийгээ явж байгаа илүү том ингээд ивентүүдийг хийгээ явгууд яг ингээд яг анх бодоод төсөөлөд эхлэнгүүд бүр яг амарлаг болчих юм шиг санагдаад одоо ажлыг одоо 100% гээд өгнөд гоё яриа. Тэгвэл нэг эхний 1-2% ингээд хийгээ явж бүр үнэхээр болох юм байна. Ингээд анхны 100% харангууд за чадах юм байна хийгээд ингээд амар хүчтэй орно. Эхний 50% амар асуудалгүй дуусдаг байхгүй. Газ дуусгаад бүгд ирчихвчтэй. Яг нилээ сайн болоод 50-аас яг за нэг 80 70 хүртэл гээд бүр яг амар хэцүү зүйлсүүдийг мэдэрдэг байхгүй. Ингээд яг Halloween party дээр би бас яг тэрийг мэдэрчээс байхгүй ээж дээр. Гэтэ юу ч болоогүй, юу ч хийгээгүй, одоо яах вэ гэд. Тэгээд тэр хугацааг хаяггүйгээр даваад гараад ч юм уу эсвэл тэр зүйлийг мэдрээд гарсан тохиолдолд дахиад тэр зүйл амар амархан болчдөг. Ингээ харангууд яг 80%-тай ингээ маргааш нь болох гэдэг жигод хөөх бүх юмнууд ба ер нь болчлоо. Ингээд хангалттай болчих юм байна да. Асуудалгүй юм байна гэдэг талаас хараад ирэнгүүт ер нь даунт болдог. Тэгээд ямар нэгэн бас ажил төрөл янз бүрийн юм хийх чихээ өмнө яг тэр яг 50-аас 60 дахь яг одоо болохын арай өмнөх үед яг хэцүү зүйлүүд их тулгардаг. Яг тэгдэг. Тэрийг яг ингээд чи яг тэр зүйлийг хийх хэрэгтэй хүн байна уу? Эсвэл чи тэрийг чадах хүн байна уу гэдгийг ямарваа нэг хүн эсвэл зарим хүний хэлгээд бурхан ч юм уу те шалгаад байгаа болов уу гэж өөрийгөө бодож өөртөө бол мотивац өгдөг миний хувьд бол. Тэгэд ямарваа нэгэн амьдрал дээр угаасаа чөкчөлтөө гэдэг зүйлсэд байг үүсдэг. Бүгд нэг үзэл санаагүй, бүгд яг нэг бодолд амьдрдаггүй болохоор ингээл бүгд ингээл өөр бодоод бүгд л яг үндэ ингээд хүүхдүүдтэй ингээд юм хийгээд явангууд ингээд ямарваа нэг хүн хараад энэ хүүхд яг хийгээд байгаа мó болов ингээд ямарваа нэгэн байдлаар чамайг чи сайн мэдэн өөр хэнийг чамайг 100% ойлгож чадахгүй учраас тийм үйл ойлголцол гаргадаг. Гэхдээ гол нь тэрийг шийдээд даваад ч юм уу асуудлаа шийдээд дуусаад бүх юм маань үр дүндээ хүрдээд сүлд нарахад амар аз жаргалтай байдаг. Тийм шүү яг тэгэл ивентийн дараа бид нар гээл тэгээд яа өчтөр амар хэцээсэн тэгээд дараа нь ингээл ингээл яриад тэгэл одоо ч ингээл амар гоё дурсан болчихсон ингээл тэр өдөр бас зөвхөн хуурч маар хад багийнхныгаа би тэр өдрийг ерөнхийлөгч байсан тэгмээтэйгээд мууц юм шиг болоо багийнхныгаа сэтгэл готрол дараалаа гэсэн манай багийнхаа амар хөөрхөн итгэвтэй юугаа хийсэн амар та хоёрыг хайрлаа тэгээд тэгэл амжилттай ивэнтэ зохион байгуулсан да. Тэр бас амар сонирхолтой. Тэр үед амар хөвгөлтэй байсан. Ер нь анхны болгоос амар дуурсан гэдэг. За одоо хотог асуулаа. Амар хотог асуулаа. За нэг сар ажилласан гişүүд шүү. За 1-2 сарын хугацаанд ямар ч ажилласан гişүүдийн хооронд бодоо шүү. Нэг гişрийн гарга гэвэл ингэж тах бай. Дөнгөж орж ирсэн биш шүү. 1-2 сарын хугацаанд хамт ажил хийгээд үзчихсэн хүмүүс. Үзчихсэн, ажил хийгээ үзчихсэн үү? Хамтдаа ажилласан. Тэрээс нэг юм яг. Би одоо нэрийн хэлэхтэй юм уу? Нэрийн хэлээр подкастаар гараад гомдсон шүү дээ тэр хөвчтэй. Үгүй одоо өнгөрсөн одоо харъя. Үгүй тийм хөвт байхгүй. Үгүй хэлнэ шүү дээ. Үгүй байхгүй шүү дээ. Бүгдээрээ тэгэл аймаг мундаг тэгэл ингээд баг гэдэг чинь яг ингээд бүгдээрээ байж ижил ингээд. Тэгвэл багийнхаа гişүнд хинтэн гомдож явдаг бай. Өөртөө гомддог. Хоёо. Өөрийгөө гарах байсан гэж үгүй. За гоо. Юу ахгүй гомдож авдаг гişүүдэр байхгүй. Би яг нэг хүнд нэг юм бодоод гомдоод байдаггүй. Яг хэрвээ ингээд үнэхээр таалагдахгүй бол тухайн моментд ингээд чи тэрийгээ тэхгүй л гадтай гэд хилчиж байгаа учраас надад дараа нь бодоод шаналаад авах зүйл байхгүй учраас яг тийм юм бол бодогдохгүй. Тэгээ яг саяны харсан жишээн дээр манай оюун өсөр клуб маань нэг нэгэндээ их хайртай шулуун шудрах яг гэр бүл шиг тийм байгаа шүү. Ер нь нэг юм бодоол ус санаал яриад байхгүй. Асуудал явал шууд хэлцдэг. Таалагдахгүй зүйл явал хэлээд яриад шийдээд яваа. Орно гэж сайжруулаад алтан дээр ажиллаад тийм байгаа. Тэр учраас манад орж ирээрээ. Моноглот welcome. За яг түрүүн бас Америкт сурна гэдээ ярьж ирсэн. Тэрнийхээ тухай гоё өөрийнхөө мөрөөдөл зорилго ч юм уу. Одоо зорилгынхаа төлөө яг юу хийж юм? Ягаад гэж асууж байгааг гэвэл ихэнх хүүхдүүд Америкаас сурахыг хүсдэг болсон учраас яг мега юу хийж юм? Хүүхдүүд ер нь юу үзүүлэх вэ? Одоо 11 дугаар ангид чинь тодорхой хэмжээнд нэлээд зүйлийг хийгээд үзсэн байх гэж бодож байна. Бас нэлээд төгсөн байгаа. За нэлээд төгсөн байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд хийсэн юм гэвэл
сая 10 сараас хойш ингээд нэг сайн дурын ажил хийгээл жоохон итгэвчж эхэлсэн гэх юм уу. За одоо л Америкт сурах бэлтгэлээ яаж хийж ийн гэхээр ямар ч сайн дурын ажлууд окей болсон гэж бодож байна. За би хажуугаар нь бас нэг онлайнаар хүүхдүүдэд англи хэл заадаг. За тэгээд тэр ажлаа хийгээд одоо бас оюун төгсрөх клубтэй ингээд сайн дурын ажил хийнгээ бас өөрөө өсөж хөгжөөд ингээд явдаг. За IELTS-ийн сургалтанд сууж байгаа. Англи хэлнийхаа төвшинг тэгэж дээшлүүлж байна. За тэгээд цаашдаа болохоор Monese Education-ийн ганаа ментортой, ганаагчтайгаа илүү эсэн дээрээ зөвлөөд цаашаа зүг яваад ингээд тэгэл 12 сар гэхэд apply хийхэд бэлэн болно гэж юу нь бол бодож байгаа шүү дээ. Хүүхдэд яг илүү академик төвшөнд амар их анхаарат байдаг. Тэнгүүтээ яг одоо жишээлбэл хамгийн чухал зүйл нь сайн дурын ажлаа тэнцвэрс хувийг эзэлж чадах. Яг академик мэдлэгийн төвшин, сайн дурын ажил тэнгүүд хүүхдүүд миний зүгээр хардаа. Гэхдээ одоо нэлээд гайгүй болоод байгаа гэж бодож байгаа. Яг тэгвэл мэдээллийг хангалттай авч чаддаг болоод тиймэрхүү одоо сургалт ч юм уу эсвэл тийм мэдээллийг хангалттай хүмүүст өгдөг болохоор тэр зүйлээ сайжруулад явж байгаа. Гэхдээ бас жоохон дүүнэр маань ч гэсэн үзчихвэл яг гадаадын их сургуулиуд руу явахыг хүсвэл зөвхөн ингэж хичээлдээ сайн байх ёсгүй. Тэрнээс гадна чи өөрөө тий олоод хөгжүүлээд өөрийгөө бүтээч гэсэн тий өөрийгөө хин гэдгийг мэддэг ч юм уу эсвэл өөрийнхөө юунд дуртайг мэддэг юу гэхээр авч байгальтай байдгаа мэдээд ч юм уу тийм сайн дурын ажил гэх зүйлсүүдийг хийж үзээд яг тийм үр дүнд хүрч чадах учраас тийм өөрчлөлтүүдийг өөр төрөө мэдэж чадах учраас Америкийг сургууль руу оруулахын тулд тэгээд идэм болоо гэж боддог. Сайн дурын ажил хийсэн цаг ч юм уу эсвэл тийм ажил хийсэн байх хэрэгтэй гэдэг. За мигад ямар өөрчлөлт гарсан бэ? Амар юу вэ? Би нэг өмнө яг юу адаг гэсэн аахгүй юу? Өмнө ингээд 2 жилийн карантинч таарсан шүү дээ тий. Тэгээ яг өөрийгөө ч бас яг олоогүй. Тэгэл өмнө бас яг ингээд хичээлээ хийгээ суудаг тий. Яг ингээд гэрээс гарах юм бол зүгээр найзтайгаа тоглодог. Тэгэл ингээд яг юм байсан. Тэгээ одоо болохоор сайн дурын ажил хийгээд хөгжилтэй. Тэгсэнээсээ ингээд юм бүтээгээд өөрийгөө олоод явдаг. Яг саяны хэлсэнчлээ академик мэдлэгээр ингээд явахгүй байна гэдэг юм бол ингээд ойлгоод тэг өөрөө хөгжүүлээ явж байгаа. Мэдээж тэгтээ академик хичээлээ хайж болохгүй. Бид нарт гадагшаа нэг хувийн дээрх дүнгээ голчлоод явуулахад бидний голчдун бас дээшээ байх хэрэгтэй. Мэдээж хажуугаар нь ингээд өөрөө өөрчлөөд явах хэрэгтэй гэсэн. Дүнгээ авч яваад тэгээ өөргөө ингээд олоод бас ингээд ер нь цагийн менежмент ингээд ажиллах хэрэгтэй. За миний хувьд болохоор тэгэл 10 сараас хойш юм болгоны ил оролдож үзэж ин даа бол яг маркетингийн баг баггүй манай баг болохоор маркетингийн баг учраас ингээд яг шинэ содон зүйлсүүдийг хийж туршиж үзэж л одоо яг ингээд аль нь болж ин болохгүй гэдгийг мэдэн штэ яг хийж бодтой зүйлсүүдийг хийж ижил одоо мэдрэх учраас ингээд яг тэр зүйлүүдийг хийж байгаа учраас ингээд өөрийгөө арай ингээд олоод нэг яваад байгаа гэх юм уу. Тэгэх тусмаа одоо миний сонгоцсон мэргэжил бас маркетинг менежер. Тэгмэл яг ингээд бүр илүү мэргэжилтэй ингээд дуурлаад тэг ингээд сайн дурын ажиллаа хийгээд яваад хар бүр амар жаргаад байгаа гэсэн санагдах шүү дээ. За одоо энэ жоохон serious асуулт заяа. Гэтэ хөнгөн бодож хариулаарай заяа. Өөрийнхөө байна арчлал гэдэг тал дээр яг юу гэж бодож байна? Өөрийнхөө байна арчлал. Яг яагаад энэ асуултыг асууж байгаа вэ? Сүүлийн үедэд яг ийм зүйлүүдийг илүү их мэдрээд байгаа болохоор миний хувьд эсвэл хүүхдүүд ч гэсэн яг тэгээ мэдрээд байгаа болов. Жишээлбэл яг сүүлийн үед яг сурагч учраас багш нар дээр л мэдрээд байл да. Ялангуяа сүүлийн үед сурагч нар яг дээр үед яг ингээд тэгээд хүүхдүүдэд зодддог байсан. Ингээд зарим жимэгнаа шууд ингээд багш нар нуурлаад одоо л багш нар одоо тэхгүйгээр те чи ингээд хүний ирэхээ энэ чи өөрөөрөө байх ч юм уу эсвэл ингээд дээр үед одоо хүүхдүүд ингээд амар гоё ингээд те дараахан гадуур тоглохтаа ингээд том хүнээс ингээд айгаал ингээд хөлсөн хүн болгоныхын өвөнд ороод явдаг байсан бол одоо бол ингээд өөрийнхөө хүснээрээ хүүхдүүд ингээд гадаах шиг мшграал тэгэл ингээд хүн өндөр уурлангууд би өөрийнхөө л ээж штэ гэх юм уу тэр нь яг чиний хувьд яг юу гэж боддог вэ тэрийг зөв гэж бодож гинөө буруу гэж бодож гинөө үзэл бодол өөрийнхөө талаасаа за ер нь бол ардчлал хитрхи их байх юм бол юу штэ жоохон буруу гэх юм уу хитрхи их байвал боддог хитрхи их байх юм бол яг баланслаад те яг би энийг ингээд өөрөө үзэл бодлыг хэлэх зүйл дээрээ хилээд явах юм бол зүгээр одоо мэдээч бид нар бас 10 жил хитрхи юм гэлэхээр идэж те нөгөө хүүхдүүд 10 жил одоо ингээд форм өмсмөргүй байна эдэр гэл тэгээд идэж те
энэ чи ингээд өөрөөрөө байж чадахгүй матахгүй гэл ингээд амар хэцүү дүрм туцтай ах. Тэр бол би бол тэрний эсрэг байдаг. Яг гэх юм бол ингээд нэг нийгмийн давхраа ялгаа үүсэхгүй тул тэр чинь ингээд угаасаа цаана олон бодоод тэр шийдвэрийг гаргацсан байгаа шүү дээ. Тийм шийдвэр гаргацсан байхад ингээд би өөрөөрөө ингээд эрхчлөлтэй баймаар ингээд би форм өмсмөргүй байна гэж байгаа нь болохоор ингээд амар буруу. Тэгээ хитрхи одоо энэ хүүхдийн ингээд ардчлал энэ хүүхдээ ирэх гээд ингээд өөрөөрөө байлгана гээд хэрвээ ингээд бүх юмыг үгүй за форм өмсгөө болио гэд тийм шийдвэр гаргачих юм бол ингээд бас тэрэнд чинь хохирох хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр яг өөрөөрөө байх нь ингээд хязгаартай л байх хэрэгтэй л гэж боддог шүү дээ. Яг хитрхи ихтүүлж болохгүй хэлхцүүл дээр юм хэлээд эрхээдлээд эрхийнхэн хажуугаар бас нэг өөргөө биелүүлэл байх хэрэгтэй гэж боддог. Хүмүүс өөргөө мартчихдаг юм бол өөрийнхөө эрхийг маш сайн мэддэг. Би тийм эрхтэй гэдгээ ялангуяа нийгмийн хичээл дээр бас заадаг шүү дээ. Хин нэгний эрх чиний үүрэг эрхээр бас нэг хязгаарлагдсан гэдэг гээд яг тэр бол. За гай сүүлийн үед ялангуяа тэр хүнд гай болоогүй л тэгэл болоо шүү дээ. Гэж бас хүүхдүүд их ярьдаг найзуудын маань дунд ч юм уу ямар нэгэн байдлаар эсвэл би ингээд өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээд өөрөөрөө байгууд би тэр хүнд гай болоогүй л болоо шүү дээ. Эсвэл нэг нэгнтэйгээ гай болохгүй л амьдрах. Тэрэн дээр юу гэж бодож байна? Гай болохгүй л амьдрахаа. Тэгээд би гай болоогүй гэж бодоод цаавар гай болж исэн үг яах вэ? Яг уу зүгээр тэрэн дээр нэг нэгнтэй гай болохгүй амьдрна гэж боддгоо гай болохыг юу гэж бодож байна. Эсвэл би ингээд өөрөөр өөрөөрөө байгаа те ингээд тэр хөл гай болохгүйгээр ч юм уу. Эсвэл нэг тиймэрхүү байдлаар. Ер нь бол тийм шүү дээ. Яг өөрийгөө болгоол ингээд болж явах юм бол яг бусад хүмүүст ингээд за энэ хүнтэй юм ингээд гай би тэр хүнд гай болохгүй бусад гай болохгүй гэж байгаа чинь өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдж байгаа хүн л тэгж ярьж байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь бол зөв л дөө. Тэгж бодож байна. Яг найзуудтайгаа бол тэгж чаддгүй. Нэг юм цаанаасаа ингээд тэгэхээр бас хүмүүсийн хооронд хүн ялгаад байна уу эсвэл тэр хүмүүстэй тэгж харьцах хэрэгтэй болов уу гэж яг сүүлд амир их бодсон. Жишээлбэл би одоо шамд тэ ингээ гай болохгүй гэж боддоггүй. Шууд амир бичлэг би болж чад гай болохгүй гэж боддоггүй. Жишээлбэл гай болмоор байна гэж. Ээж аавынхаа хувьд ч юм уу эсвэл ямар нэгэн дотн найз мэйзийн хувьд бол нэг юм гай болохгүй би энэ хүнд гай болохгүй яв юм уу гэдэггүй болохоор бас хүүхнээсээ амар тийм болов уу гэж бас боддог болсон. Хүмүүнээсээ хамаардаг гэж магадгүй. Яг нэг одоо хүн илүү өөрийнхөө ингээд 50 байлгаж байгаа. Тэгээ энэ хүн намайг ойлгоно, энэ хүн ингээд намайг мэдэндээ гэсэн хүндээ л ингээд яг тэг ингээд хамгийн ингээд муухай ч юм уу эсвэл ингээд хэцүү юм уу ингээд харуулна штэ тий. Тэгж байгаа учраас тэр хүнд гай болж ийн гэж бодохгүйгээр тийм үйлчлэг хийж байгаа штэ. Тэгэхээр ер нь бол бас нэг гай болох биш юм уу? Харин тийм ингээ бодоод байхад яг авир их бод. Авир их бодогдол тий. За подкаст маань том дуусгах гэж байна. Тэгээд яг түрүү хамгийн ихтэй асуусан хөгжилтэй өөрийнхөө скол 4 сарын 1-ээр хийдэг зүйл ч юм уу яг юу хийж хуурсан тий. Тиймэрхүү зүйлээ яриач. Нэг амар хүмүүсийг хуурч муурж байгааг үл гэхдээ зүгээр найзуудыгаа л нэг чатаар нэмээ практик хийдэж штэ тий. Тийм л зүйлүүд болж исэн. Тэгээ энэ 4 сарын 1-ээр бол яг клуб дотор алан гэж бодож байгаа. Хөгжилтэй бичдэг хийн л гэж бодож байгаа шүү дээ. За би өөрөөхөө байвал. За. Сая ямар аимшигтай санаанд орно. Гэтэ би та нарыг бодоод хэлье. Чиний үедээ өдөр болгон 4 сарын 1 юм шүү. Би энэ үед дандаа 4 сарын 1-ээр хийсэн аимшигтай зүйлээ яриа. Би жоохон байсан. Одоо бодоход тэрийг их харамсдаг аа. Өөрийнхөө бүх эмгтэй найзууд руугаа би ч аваа сайн хоёлоо ирэхүү гэж биччихсэн байдаг ба. Ямар ч завтай байсан. Юу ч одоо бичсэн. Одоо бодохоор амар тэрэгсэн. Сая бодож ямар тэрэг юм. Тэр хүүхд насн дээр одоо тэгж нэг бодоо. Яа. За одоо л их тааж бол хэвээ арай л бүх найзууд руугаа ш тий. Тэгвэл тгийгээ биччихвэл би одоо яах ч вэ? Тэгээд жоохон арай л хаарддаг жээ. Би ер нь их амар хуурдаг л та. Тийм дандаа л амаа хуурдаг.
Тэгээ манай их ч угаасаа намайг амар хордог байсан юм. Манайхаа одоо хуульч идэг солонгоо гэдэг хүн байдаг шүү. Нэр устай нилээд аяа одоо Хөдөлთა хөгжлийн банкнд ажилладаг хүн байгаа. Хуульчаар. Тэгээд тэр хүн намайг амар их хордог байсан. Ингээ жоохон багт маань бол арай л их хуусны үр дүнд би одоо ийм болсон шүү гэж одоо төмөө олондоо хандаж илья. 4 сарын нэгнээр намайг амар хордог байсан. Яа. Чи чамайг дагуулж яваад камер үзье хоолнд орё мөр хүүе ихчээ гэж байгаа та. 4 сарын ганцаараа гараа явдаг гэсэн. Арай ичиж бүр. Баярлалаа хувцас өмсөж үүссэн. Их тэгэрэг ингээ өөрийгөө бэлдээд үзэсэхгүй. Тэнгүүд яг хотлоо тэр үед яг ямар зорилго найзад мэдтэйгаал ингээл гоё тэмдэглэж гарахнуудаа бодлоо хоёлаа гарын мари их чинь чамд гоё маа. Жил болгон хуурддаг ямар ч. Гэ жил болгоо өөр юм байдаг. Сая яг хамгийн толгой дотор бууж ирсэн. Тэр үеийг бүр амар самдаг. Тэнгүүдээ намайг хүүхэд тахад хичээндөө чабаг ягаад чингүн жоо гэж нэлсэн гэж бодож чинь чингүн жоо хөвсгөлийн бадар штэ. Миний дүүх ингээд нэг торон хийцээ хөвсгөлийн загстай ингээд гэрээ гаднаа тавьсан байцаа гаднаа тавьсан байцаа тэнгүүд ингээд бид нар олоод тэгэж аваа чингүн жоо гэдэг штэ. Чи хүүхэд биш штэ. Тэгээд би яаж яхад итгэж үйдгээд ёо. Тэгэл хөдлөхөр уйлаад гээ. Уйлаад. Үгүй яриач уйлдаг гэсэн юм ингээл. Нэрэлдэг юм бах та гэж бодсон. Төсөөлж ийсэлээд ингээл загас бит гурав. Хоёр загастай хамт тэгээд гурав ингээл. За ингээд чигээс ихтэй подкаст дуусгах төгссөн байна. Нэмжил хийх гэж байна. Нэмжил хийх гэж байгаа зүйл нь яг нэг манай Diamond Mind гэдэг хөтөлбөрүүд бол яг өсвөр насны хүмүүстэд амар хэрэгтэй зүйлсүүд байдаг л да. Яг орж ирээд өөрийгөө ч хөгжүүлнэ. Тэгээд ингээд хувийн талдаач штэ. Тэгээд ингээд өөрийгөө ч ингээд хөгжүүлээд ер нь л амар хэрэгтэй учраас яг өсвөр насныхныг илүү сонирхоод те. Бүр амар ингээд сонирхгүйсэндээ нэг 10% сонирхол ороод ирэхэд та нэг бол байхгүй. Тэгээд welcome ороод ирээрэй л гэж хэлээ да. Тэр ажиглалтаа уртудаа таслах шүү ороод ирээ. Өдөр болох энэсээр хагаад. За баярлалаа ингээд Чингис хүүхдийн подкастын маань спешиал 60 дугаар дугаар маань ингээд дуусч байна. Тэгээд баяр таа.